Сайн мэцэн үү? Welcome back my channel. Энэ удаагийн дугаараар та бүхэнд зуны ногоог ашигласан маш гоё амттай богино пастаг хэрхэн хийх аргыг хуваалцуулна. За ашигласан ногоонууд нь ногоон хулуу, хаш, өрлөн помидор, ягаан сонгон, тэгээ саримс эдгээр ногоон ашигласан. За тэгээд огт мах ороогүй өртлөө үнэхээр гоё амттай болдог учраас та бүхэн бас туршаад үзээрэй. За тэгээд хоолны шингэц ер нь бол гайгүй сайжруулчихаар маш гоё олон төрлийн ногоо ашигласан байгаа. За тэгээ сонгоно ингэж ийм жижиг нэг 0.5 cm квадратаар ирчихнэ. За тэгээд худуугаа ингэж бас 4 хуваагаад жижигхэн шичээд явчих. Нэмгэн шичээд явчих. Хэд нэмгэн ирчихгүй байсан ч болно. За тэгээд хашаа бас дундуур нь хоож агаад. За 4-ний 1 ирчиж агаад. За хашуул арай жоохон томдоо ирчүүл бас ирчүүлэх зүгээр. Дараа нь ингээд зөөл ирчдэг учраас том байсан ч идэхэд гоё идэг. За тэгээд өрлөн помидороо бол дундуур нь хуваагаад явчихна. Хайрлан давгаалгаад тус хийгээд за тэгээд саримс хийсэн байгаа. За саримсаа шаргал болтол нь сайхан дунд гал дээр халааж агаад дараагийн ногоо хийн. За тэгээд хитрхи ялуун гал дээр саримс бол маш амархан төлөгдөх учраас бас нэлээд анхаарах хэрэгтэй. Тийм учраас нэг дунд гал дээр саримсаа халаагаад маш гоё шаргал өнгөтэй болохоос арай жоохон өмнөх нь дараагийн сонгоно хийчихвэл бас их зүгээр. Жоохон нэлээд шаргал усны дараа хийвэл бас дараа нь бус ногоотойгоо хамт ингээд шаргадахдаа бас төлөгдөх аюултай учраас. За тэгээ сонгоно, хаш, тэгээд ногоон хулуугаа ичнэ. Сүүлд нь бол помидор хийчихэд бол зүгээр. Помидор бол маш хурдан болно. За тэгээд сайхан хуурж агаад утгаж агаад давсаа нэг 2 чим хийгээд тэгээ перцээ сайхан цэцэрнэ. За тэгээд энэ оливын тус хийвэл бас их зүгээр. За энэ одоо л энэ шүлний тусыг бол ашигласан ихэндээ. За сайхан нэг 4-5 минут сайхан гал дээр дундаас чангал дээр халааж агаад ногоонод нь гоё зөөлрөд эхлэхээр нь өрлөн помидороо ийгээд за давс перцээ цаад сайхан дахиад сайхан утгаж агаад тагийн дууранд нь сайхан буцалгаад явчихна. За тэгээд нэлээд сайдаар буцалгаад эхлэхээр нь энэ цагаан виноны уксус эсвэл зүгээр цагаан вино ичвэл маш гоё амттай болдог. За цагаан виноны уксус нэлээд чанга гашуун амттай учраас жоохон ус нэмчүүл бас зүгээр. За тэгээд энэ эвгүй өндөр нь жоохон гартал нь сайхан буцалгаад өгнө. За тэгээд буцалгаад ирэхээр маш гоё амттай болно. За тэр хооронд нь энэ яншууга сайхан ирчээд орчихно. За тэгээд тагийг аваад үзэхэд за нэлээд сайхан шүл суп соус нь гараад ирсэн байна. Соус нь бол хамгийн чухал. Паста хийхэд бол хамгийн чухал зүйл нь бол энэ соус. Маш гоё өтгөн соустой болох хэрэгтэй. За дээрэс нь энэ богино пастагаа хийчихнэ. Энэ дуун шиг юм хэлбэртэй паста ашигласан. За үүн дээрээсээ энэ пастаны төвшнгөөр нь халуун усаа хийчихнэ. За ус нь бол халуун байсан дээр. За тэгээ үүн дээрээсээ бол тосоо хийгээд дээрээс нь давс. Энд бол 3-4 өний хоол хийсэн. 3 чимхийг хийгээд за перцээ бас сайдар сатчихнаа. За жоохон утгаж агаад тагийн тавиад нэг дундаас чанга гал дээр хит их буцалхгүйгээр нэг пук хийсэн буцалгаар 10 минут буцалгана. За тэгээд 10 минутын дараа паста маань шүлээ уугаад маш гоё соус давсны амт орсон. За тэгээд давсан жоохон турчаал амталж байгаа давс перцээ жоохон нэмчихнэ. Тэгээд энэ гал дээр нэг 2 минут болгоод нийт 12 минут паста болгоод яг гоё арденте болж байгаа. За сүүлд нь энэ оливын тусаа хийгээд extra virgin хийвлэх зүгээр. За тэгээд жоохон шүл ихтэй бол ингээд оливын тусаа илүү их хийвэл нөгөөх нь ингэж шүлтэйгөө оливын тус нэгдээд маш гоё соус гарч ирдэг. За дээрэс нь бол яншууга хийчихлээ. За маш сайн утгаж агаад. За сүүлд нь бас жоохон шүлэн жоо ихтэй гэх юм бол бислэг хийвэл бас илүү гоё юм өтгөн болж өгдөг. За тэр нэлээд сайдар утгаж агаад. За ингээд ерөнхийдөө бэлэн боллоо. За тавлаа явчихъя. За тэгээд энэ ногоо болон пастагаа ерөнхийдөө бол
жигд сайхан хийгээ явчихна. За дээрэс нь бол бэлтгээ өрөөд перцээ цацаад за хоол мань ингээд бэлэн боллоо. Тэгэхээр сайхан маш олон гоё зуны ногоо ашигласан. За тэгээд ер нь бол веган хүмүүс ч бас бэлэг хийх бол веган хүмүүс бол идэж болно. Амтан ч гэсэн маш гоё соус нь гарч ирсэн. Тэгээд яг энэ соус нь бол яг шүшиг биш ингээд яг гоё ингээд өтгөн болсон учраас ногооных нь амтнаас үнэхээр гоё орж ирсэн учраас та бүхэн бас туршаад үзээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа баяр та.